Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн сувагт тавтай морил хөтлөгч Америк сургуулийн түүхийн багш Маратханы бэлтгэн өргөдөг археологийн нууцуд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Цэнгэл баяр би хамт өргөтөлнө. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр суваг, Ген ТV телевиз, Од мөндөр радио 83.3 107 гэсэн хостелгоноор та бүхэнд хүрч байгаа. Энэ дугаарыг хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи зам Од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллаж байна. За арай мэнд. За өнөөдрийн дугаар бол агууд нуугдсан будда буюу Дамбулла гэдэг энэ дугаар байгаа. Тэгэхэд энэ дээр яг юу хийхлээд ярих вэ гэхлээр нийтийн тооллын 1-р зуунд бол Европт бол Ромын эзэд гүрэн хүчрхэж эхэлсэн. Яг энэ үед бол Аз Тэвд хан гүрэн хүчрхэж байгаа. Монголчууд ч гэсэн хүннүү гээд энэ улсынд ингээд хүчрхжээл нэг ингээд унаал нэг босоол ингээд явж байгаа. Яг энэ үед бол буддын шашин бол хүрээгээд иж эхэлсэн. Ер нь бол 1-р зуунд бол буддын шашин, христийн шашин эдгээр чинь дэлгэрэлтийн үе явж байгаа шүү дээ. Гэтэл нийтийн тооллын яг 1-р зуунд бол буддын шашин торгоны зам гэдэг зүйлд ингэж дагаж илүү хөгжиж байгаа байхгүй юу? Миний хэлэх гээд хамгийн гол шалтгаан нь юу гэхээр саяны Ромын хүчрэгжиж байгаа энэ үйл явдал хан ус хөгжиж байгаа тэгэхээр торгоны зам гэдгээр бол дамжаад энэ соёлын нөлөөлөл гэдэг зүйлүүд хоорондоо соёлын харилцаа холбоотой солилцох ийм зүйлүүд ингэ явж байгаа байхгүй юу? Тэгээ энэ одоо яг цаагаараа яг юу гэсэн үг вэ гэхээр дэлхийн түүхэнд нэрээ хүлдээсэн улс гүрнүүд өндийн босоод зарим нь бол мөхөнд оройтож галтуулын халуун нурманд бүхэл бүтэн хот суйцсан. Яг тэр ингээд байгаа байдлаараа гих зэрэг түүхийн ирээн бараан үйл явдууд өрнөсөн энэ цаг үед бол харин хүн төрөлхтний сэтгэлгээ, шүтлэг, итгэл, үнэмшил ер нь бол дэлхийн ертөнцийг ойлгох шин одоо ингээд үзэл шин одоо шатанд гарч иж байгаа байхгүй юу? За өөрөөр хэлбэл нийтийн тооллын өмнөх 5-аас 4-р зууны үед үүссэн буддын шашны их хөлгөний урсгал зүүн өмнөд Азад нөлөөгөө хэлж байх зур яг ингээ бөмбөрцгийн нөгөө хэсэгт загалмаатны шашин үүсэт байсан. Ийм цаг үед бол энэ зуунд Шри-Ланкийн төв хэсэгт хад чулуунд уулын агуйд нэгэн ариун сүмийг байгуулсан түүхтэй байдаг. За археологийн нууцуд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бид буддын шашин, Шри-Ланкийн хаадын төв, урлагийн өв, сүсэг бишрлийн гайхамшигыг өөртөө шингээсэн арлын энэ орны ариун дагшин дурсгал, Дамбулагийн агуун сүмийн тухай ярих болно. За Өмнөд Азийн 65610 км² нутаг дэвсгэртэй арлын энэ усыг буддизмтай холбогдсон түүх бол өмнө нэртнийх байгаа байхгүй. За Шри-Ланкчууд бол дунд өргөнд харахсан хууч домогт өгүүлдгээр буддаа гэгэрснийхаа дараах 8 жилийн хугацаанд энэ арлд 3 таа ирсэн гэдэг. Энэ арлыг захирч байсан одоо ингээд ягшиш одоо ингээд альбингууд гэдэг чинь альбин чөтгөр гээл За буддаа ингээд тэдийг номготоход ард иргэдэн ч захирж исэн эзэдэнчтэй ахлагчтан ч ер нь сургаал ном ингээд ном айлтгсан байгаа байхгүй. Тэгээд бас өөр домогт гардгаар бол буддаа Шри-Ланкад ирснийхээ дараа омгийн ахлагчтай уулзахдаа үснээсээ нэг ширхэг ингэж авч өгсөн байгаа. За буддагийн энэхэн ширхэг үсэнд бол зориулсан хүмүүс 3 м өндөр сувраг босгосон байдаг. За тэгээд арлын хамгийн анхны одоо ингээд буддагийн дурсгал бол тэр болсон байгаа юм. Хожим будда тэнгэр тальж шарлыг нь ингээд зандшуулж ааш нь хайлуулж ааш зандшуулахад шатлгүй үлдсэн нэг хэсгийг нь авчираад яг тэр одоо ламнар одоо буддагийн одоо нэг яг ивэлтэн байсан лам гэж байгаа байхгүй дагаж явж байсан лам Шри-Ланкад авчирсан байдаг. За тэгээ үүний дараа мөнх суврагыг дахин өндөрлөж 5 м өндөр болгосон байгаа байхгүй. За тэгээд энэ нь бол өнөөхөр одоо Механиагийн Маха Мехарын хийдийн нэг хэсэг болон сөндөрлөж байгаа юм. Товчхондоо нийтийн тооллын 1-р зуунаас өнөө хүртэл өөрөөр хэлбэл сүүлийн 2000 жилийн турш Шри-Ланк зүүн өмнөд Аз дахь буддын шашны томоохон төв. Буддын шашин энэ улс ард түмний салшгүй нэг хэсэг байсаар ирсэн баг. Тэгэхээр Дамбулагийн агуун сүмийн тухай ярихаас өмнө энэ арлын тухай, энэ арал дээр оршин тогтнож исэн улс орн усуудын тухай бас буддын шашин хэрхэн төвгөн дэлгэрсэн тухай товч ярив. Шри-Ланк арал дээр бол одоогоос 40-50 мянган жилийн өмнө хамгийн анх хүн амьдарч ирсэн гэж үзэж байгаа. За тэгээд тэднийг бол Балавада гэж хүмүүс гэж үздэг байсан бөгөөд эдгээр нь анхны оршин суугчид нь ан гөрөө хийж, жимс түүж, хооллож, агууд амьдардаг, чулуун зүсийг хэрэглэж байсан хүмүүс аахгүй. За угаасаа нэг 40-50 мянган жил гэдэг чинь чулуун зүсгийн үе болж таарад байгаа юм За тэгээд энэ нь бол мэдээж чулуун зүсгийн үе гэхээр байгальтайгаа нэгт уялдсан ийм хүмүүс байж таарад. Тэгэд дандаа агууд амьдраад идэг гэхээс илүүтэйгээр үр жимс түүхээс гадна нүүдлэж амьдардаг байсан. За энэ нүүдлж амьдардаг гэдэг нь болохоор ан амьтдаа даагаж цаашаа ингэж нүүж амьдардаг байсан хэв маягийг хэлээд байгаа. За цаг хугацаа өнгөрөхийн хэрэг тэд айжмаар арлын байгаль уур амьсгалд бүрэн дасан зогсож одоо нэг Ведта гэж нэрлэдэг уугуул ард түмний өвөг дээдс болсон гэж үздэг. Шри-Ланкийн Ведачууд байгаль, ой мод, ан амьтныг шүтэн дээдэлдэг өөрийн одоо ингээ өрмөц хил
ёс заншилтай хүмүүс байсан гэж байгаа байхгүй. За газар зүйн байрлалын хувьд бол энэтхийн хойгтой далаагаар холбогдсон Шри-Ланк руу нийтийн тооллын өмнөх 1-р мянганы дунд үеэс эхлэн энэтхэг айрын гаралтай одоо юм суурьшигчд ирж эхэлсэн гэдэг. Домогт үгүйснээр нийтийн тооллын өмнөх 6-р зуунд хойд энэтхэхээс Вижа хаан хүү иргэдийнхээ хамт нүүж ирснээр Шри-Ланкийн шин түүх эхэлсэн. Шинээр суурьшсан тэд газар тариалан, мал аж ахуй эрхэлж, төмөр зэвсэг хэрэглэж, зохион байгуулалттай нийгмийн тогтолцоог байгуулсан бөгөөд улмаар уугуул иргэдтэй уус нь нэгдэж, өнөөгийн Шри-Ланкчуудын өвөг, овг угсааг үнслэж байгуулсан гэж байгаа байхгүй юу? Нутагтан суурьшсан иргэдийг даган арлын уугуул ан гөрөөчд газар хагалж, тариа будаа тарьж, тайван суурин амьдарч эхэлснээр арлын хойд болон төв хэсэгт энэ ануурад Хапура гэдэг ийм нийслэл хотод үүсч эхэлсэн байгаа байхгүй. Улмаар Сингалын улс байгуулагдсан гэж үздэг. Буддын шашин Шри-Ланкад албан ёсоор нэвтрэхээс өмнө арлынх нь уугуул шүтлэгтэй тэр нь манай бөө мөргөлтөнд нэлээд төстэй байсан баг. За байгаль дэлхийг дахих зан үйлтэй байсан гэж байгаа. Ер нь бол бөө мөргөл бол дэлхийн нийтийн хаасаагүй байдаг те. Ийм шашнуудын нэг. Тэгэхээр бүр эртнийл нэг ийм шашин шүтлэгтэй холбоотой болж тарах гэдэг байгаа байхгүй. Тийм билээ. Өмнө би бас нэг бүр Буддын шашнаас өмнө яг нэг тийм бөөр шиг тийм зан үйл нэх Монголд адилхан тийм байсан гэж уншиж ирсэн юм байна. Харин тийм. За тэгээ хожим Вижя хаан хүү ирж одоо ингээ Сингалын анхны улсыг байгуулснаар энэтхийн соёл сэтгэлгээ айжмаар нэвтрээд Буддын шашныг хүлээн авах хөрс сурч бүрэлдэж эхэлсэн. Энэхүү түүхэн эргэлтийн хамгийн чухал мөч нь нийтийн тооллын өмнөх 3-р зуунд тохиож энэтхийн Маурийн эзэнт гүрний Агва хаан Ашокийн хүү Лам Махинда Шири ингээ Махинда тийм энэ Шри-Ланкад ирж тухайн үеийн хаан Дивинапия Дисад буддын сургаал номлосноор хаан өөрөө ч ордны төшмөл ноёдч ард иргэдч ер нь бүхлээрээ одоо ингээд энэ шашинд орж эхэлсэн гэж байгаа байхгүй. Монголын түүхтэй харьцуулах юм бол Монголын түүхт буддын шашин ч гэсэн дэлгэрсэн үеийг хэд хэдэн янзаар авч үздэг. Хөрнөг үед ч 13-р зууны үед эртний улсууд Жужаан улсын үед ч те би сайн Дисаралын жоо олжлоо. А дараа нь болохоор Юан гүрний үед улс төрийн бутрлын үед гээд маш олон ингээд ер нь гаргалаанууд байдаг те үечлүүд байдаг. Энэс тэр улс төрийн бутрлын үед бол буддын шашин Монголд хаад ноёд ард иргэд төшмөлтэй бүгд ингэж шүтж эхэлсэн. Бүх нийтийг хамарсан байгаа байхгүй. Яг энтэй адилхан байгаа даа. За мэдээж Ашок хаан хүүг Ашокыг бол бүгдээрээ мэдж байгаа тийм энэтхий Маурийн династиг үндэслэгч айгүй том байлдан дагуулагч байж яснаа сүлдээ гівэнт ингээд буддын шашныг гівэнт итгээд ингээд явсан хүн байгаа даа тийм. За тэгэхээр энэ бас буддын шашны дэлгэрэлтэнд нэлээд том байр суурь эзэлдэг. За тэгээ нийтийн тооллын өмнөх 3-р зуун гэдэг нь өөрөө модон шаны хүннүг гүрнийг байгуулж исэн үе байгаад байдаг. За тэгээ хүннү хаан улсын одоо ингээ олон удаагийн дайн тулааны харилцаанд бол хан улс хүннүгийн баруун нутгаас Ситу вангийн өргөнөөс гэж байгаа байхгүй бурхны нэг хөрөг олсон гэж үзээд байдаг. Тэгэхээр энэ бол Монголд ч гэсэн тэр буддын шашин те хамгийн анхныхын дэлгэрэлт нь хүннүгүй тохиолдож исэн гэдэг зүйл. Энэ цаг хугацаанд зүгээр ингээ давхцаад байгаа тул ингэж яриад байгаа. Гэхдээ ингэж хэлэхээр аягүй сонирхолтой билээ. Тэгээ буддын шашин Шри-Ланкийн одоо ингээ төрийн шашин болсон те түүх одоо ингээ эндээс эхэлж байгаа. Үүний дараа тэр Анурад Пахура гэдэг хот бол буддын шашны томоохон төв болон хөгжиж буддагийн гэгээрсэн бод одоо модны ариун мөчрийг энэтхээс авчирч суулгасан бөгөөд энэ нь өнөө хүртэл шүтгцээр буй Шримаха бодхи болжээ гэж байгаа. За энэ бол дэлхийд дээрх хамгийн эртний бас хамгийн олон жил арчлан тордож ургуулсаар буй ариун мод гэж үздэг. За Анурад Хапурагийн үед хаад буддын шашныг хамгаалan ивэж сүрлэг сайхан сувргууд сүм хийдүүд тэгээ лам нарын хүрийг байгуулж шашны зөвхөн шүтлэг бус улсын хууль цааз ёс суртахуун боловсрал бичиг үсгийн үндэс болон хөгжсөн баг. За энэ бол нөгөө шашин бүр төрийн хэмжээнд яваад ирэхээр нөгөө төр шашныг хослон баригч хаан гэж ярьдаг шүү дээ. Монголд ч гэсэн бас ийм зүйл байсан байгаа юм. За тэгэхээр энд бас ингээд нэг ер нь бол нэг улс төрийн хувьд бол нэлээд гүн бат шингэж эхэлж байгаа гэдэг зүйлийг харуулдаг байгаа юм тий. Тэгэхээр энэ үед буддагийн сургаал ном судрыг аажмаар дамжуулан хадгалж байсан ч нийтийн тооллын өмнөх 1-р зууны төгсгөлд юм өсөглөн дайн самуун тий ингээ гарсан тул лам нар энэ пали гэдэг ингээ хэлээр ингээ дээрх судруудыг анх удаага тэмдэглэн үлдээсэн нь буддын шашны пали ёс буюу Theravada урламжлал болон хөгжсөн байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрсдийнхөө гэдэг хэл урсгалаараа ингээд бичиг үсгээр тэгээ буддын шашныг гэж хадгалж үлдсэн гэсэн үг. Одоо бид нар ч нөгөө яриад байгаа шүү дээ. Яг монголчтай. Гандан очингууд ч нөгөө төв дээр ингээд ном уншаад байдаг. Тэрийг бид нар ойлгохгүй байгаад байдаг. А зарим одоо лам хуургууд энийг одоо монгол болгох хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө уншуулж байгаа хүн өөрөө ойлгоно гэж ярьдаг. Тэгээ энтэй ер нь бол нэлээд төстэй болж тараад байгаа сте. Тийм байна.
Тий. За хажим бол хот бол өмнөд энэтхийн одоо Тамил улсад тий Чаолоод эзлэгдэж улсын нийслэл Паланарова руу шилжсэний дараа Шри-Ланк дахь буддын шашин шин шатанд гарч эхэлсэн. За хаан одоо нэгдүгээр одоо Парак Марама Баху гэдэг энэ ламын нарын тий сахил санварыг цэгцэлж шашны нэгдмэл байдлыг сэргээж олон сайхан сүм хийд Буддагийн баримтуудыг бүтээсэн бөгөөд чухам энэ үеэс буддын шашин Шри-Ланкийн ард түмний өдөр тутмын амьдрал, төрийн бодлого, урлаг, архитектуртай бүрэн уялдан нэгдсэн цогц соёл болсон байгаа. За ингээ хоёул Шри-Ланк гэдээ яриад байдаг. Шри-Ланкийн талаар түрүү нэг мэднэ гэдээ яриадсан шүү дээ. Яг би нэг за айхтар бол мэдгүй. Гэхдээ ямар ч гэсэн Шри-Ланк ч нэг энтхгийн те нэг юм ойролцоох арал байгаа шүү дээ. Тэгээ ер нь нэг аялал жуулчлалтай хөгжиж байгаа. Хүмүүс яг тэр л аялал жуулчлалаар хөгжил ихтэй. Гэхдээ яг хөгжлийн хувьд тийм ч их биш ч гэсэн бас харьцангуй хүний хөгжил тал руугаа анхаарч байгаа. Үзэсгэлэнтэй гоё очиж үзэх юмсан гэдэг байдлаараа бол цайны уран бүлгийн их орн гэж байгаа. Тийм цай тэр даавуу торог юу илээ те. Харин тийм. За ингээ 13 дугаар зуунаас эхлээд ингээд өмнөд энэтхэхийн довтлохоо улс төрийн одоо задралын улмаас буддын шашны томоохон одоо ингээ төвүүдийн хүч сулран доройтож нийслэлүүдэнтэй өмнөд зүг рүү шилжээд шашны амьдрал голчлон хөдөөх тосгон хийдүүдэд л хадгалагдсан үлдсэн байгаа. Хожим 16 дугаар зуунд Португалчууд, дараа нь Голланд, Британчууд Шри-Ланкад ноёрхох үед христийн шашныг түгээх, буддын шашныг одоо ингээ шахан хавчих бодлого явуулсны урхахаар олон сүм хэд сүйдэж лам нарын тоо цөөрсөн ч шашин ард түмэн нь итгэл сүсгээ хадгалан үлд чадсан гэж үздэг. Бүр саяхан буюу 19-р зууны үед Британий ноёрхлын үед бол Шри-Ланкад буддын шашныг сэргээх хөдөлгөөн өрнөж энэ Анкарика Техарпалма гэдэг зэрэг ингээд сэтгэгчд гэж байгаа байхгүй. Үндсэн сургаал, боловсрал, соёлыг дахин сэргээж шашныг үндэсний ухамсартай холбосон нь тусгаар тогтнолын үзэл санаанд нь гүн шингэсэн байдаг гэж. 1948 онд Шри-Ланк тусгаар тогтносны дараа буддын шашин дахин төрийн ивэлд орж үндсэн хуулинд онцгой байр суурь эзлэх болж сүм хийд лам нарын боловсрал шашин зан үйл бол өргөжин тэлсэн байдаг. Өнөөдөр ч энэ шашин Шри-Ланкийн нийгмийн амьдралын салшгүй нэг хэсэг хэвээрээ одоо Анурат, Бахура, Дамбула, Канди зэрэг ариун газрууд нь зөвхөн шашны төдийгүй үндэсний бахархал, түүхэн ой санамжийн өв төв одоо болон оршсоор буддын сургаал, инх тайван, төвчээр, ёс суртахууны үнэт зүйлийг үеэс үед дамжуулан өөрөө ингэж дурсгалаараа гэ хүүрнэн ярьсаар байгаа гэж үздэг. За буддын уламжлалын өнөө үед урт түүхтэй Шри-Ланкийн түүх хэсэгт Дамбулагийн агуйд сүм бий. Агуу дотор За арлын ихэнх хэсэг бол намд ор байрлалтаач төв хэсэгтээ өндөрлөг уулстай бөгөөд энэ өндөрлөгийн Дамбула уулын дор ухаж бүтээсэн 5 том агуйд энэ сүм оршдог. За их хар арслан хэмээгч энэ Палгамба гэж хаан байгаа байхгүй юу? За энэ хаан бол их хар арслан айгүй сүртэй нэртэй байгаа юм. Энэ нөгөө яг нөгөө амар даагууд байсан хаан мөн үү? Бүр тэндээ байсаргаа тэгээд тэрнээ зориулж одоо ингээ барьсан сүм байхгүй юу? Тэгээд хойд энэтхээс ирж суурьсан өнөх нэг Пажи Явхсаны Палгама хаан сууснаас хойш ердөө 5 сарын дараагт бослого өмнөд энэтхээс товтлсон дайснуудад хаан ширэг алдсан байгаа. За ингээ 14 жилийн дараа дайснуудаа дарж төр улсаа дахин одоо иргэшээсэн түүхтэй. За Палгам лам Палгам нь Сатха Дисия хааны 4 дахь хүү байсан гэж байгаа. За түүний 3 ах болох Тулат хаана, Ланжа, Диса, Халата Нага нар ээлж дараалан усыг захирж байсан байгаа ах дүүнэр. За үүний дараа Айрмин Жанжин Камахат Така гэдэг энэ хүн бол ав гахны юм шиг байгаа юм л да. За тэгээ энэ хүн бол энэ Халата Нагийг буюу хамгийн сүүлчийнх нь ахыг нь хөнөөгөөд эрх мэдлийг нь булан авсан ч Палгама түүнийг устган хаан ширээнд нь суусан гэдэг. За гэлээч хаан ширээнд сууснаас 5 сарын дараа буюу Рохоно нутагт амьдарч байсан Тиса гэдэг нэрт Брахман гэж байгаа байхгүй. Брахман гэдэг нь одоо нөгөө энэтхийн түүхийг уншаад байвал нэлээд сайн гардаг л да. Энэтхийн түүх нөгөө кастинг систем гэж гарч ирдэг шүү дээ. 4 янзын кастинг систем гарч ирдэг. Тэрний нэгтгэн нь болохоор Брахман буюу санвартууд байхгүй. За тэгэхээр санвартангууд хамгийн өндөр эрх мэдэлтэй хүмүүс. Тэрний дистаралд нь ордог. Одоо монголоор бол язгууртууд гэсэн. За хоёрд нь болохоор энэ Кшатри гэдэг цэргийн жанжид, гурав дахь нь болохоор Воши гэдэг газар тариалан хөдөө аж ахуй, гар эдэлдэг одоо эрхэлдэг ийм хүмүүсийг хэлдэг. За дөрөвдүгээр нь болохоор шуудра буюу доод гаралтай хүмүүс. Энэ нь болохоор хүн амын хамгийн олон хэсгийг бүрдүүлдэг. Ер нь түүхийн ном уншиж Египтийн пирамид дээр дүрслэлд харуулж байна шүү дээ. Ингээд дуудлах суурь нь хамгийн их ингээд дээшээ явцсан баг бол авчдаг.
захирагч нар нь ч гэсэн. За энэ нь өөрөө саяны энэ хүн амын кастинг систем шиг те ийм одоо ингээд брахман гэдэг цолтой хүн гарч ирээд байна те. За энэ нь бас яг л нэг чам гоё ихэр нэлж байгаа шүү. 13 дугаар зууны үеийн Юан гүрний үед бол хүн амыг 4 системд хуваасан байдаг байхгүй. Яг энэ дэлхийн кастинг системтэй нэлээд дөхөө. Гэхдээ энэ бол том эзэнт гүрэн. Дэлхийн хэмжээний эзэнт гүрэн шүү Юан гүрэн чинь те. Тийм учраас хамгийн нэгдүгürt монгол хүн, хоёрт нь болохоор өнгөт нүдтэн, гуравт нь болохоор хойд хятад, дөрөвт нь өмнөд хятадын хүмүүс гэж ордог гэсэн байгаа байхгүй. За тэгээ монгол хүн болохоор хар ажил хийхийг хориглоно. Ер нь хүний хамгийн дээд нь гэсэн үг. Одоо дэлхийн номер 1 улсын иргэн болж тарах гэдэг байгаа байхгүй. За ийм юм ихсэн тунхаглалт зарлж исэн те. За хоёул брахман руу орё те. За тэгээ брахман бол түүний эсрэг бослог гаргасан байгаа. За үүнтэй зэрэгцээд өмнөд энэтхэхээс тамил удирдагчдын толгоолсон цэрэг улс руу уулгаланд орцсон байгаа байхгүй. За тэгээ босгогч нар бол одоо Тиса, Балгамба те хаанаас эрх мэдлээ шилжүүлэхийг шаардсан ч тамилуудыг ялж чадвал одоо нэг Тисад те хаан ширийг ав гэсэн байгаа байхгүй. За тэгэн гут нь нөгөө Балгамагаас хаан ширийг авахын тулд Тиса тамилуудтай тулалдсан ч ялагдсан бөгөөд улмаар тамилууд Балгаматай тулалдан түүнийгч бас бут нэргсэн байдаг гэж байгаа. За тэгээ дайсантай одоо ичгэвтэртэйгээр ингээ ялагдсан ингээд амь зулбаа цухтааж явж байгаа те энэ хааныг одоо ингээд явж явах үедээ ингээд нэг цухтаж байгаа тэр тэргийг нь одоо нэг дайны тэрэг гэх юм да те тэргийг нь харсан нутгийн иргэн ингэж хэлсэн байгаа байхгүй их харах арслан зогтож явна гэд. Тэр чинь нүн ард түмнийхээ донд бол нэг айгүй том цол гуншинтай те айгүй том баатарлаг хүн байж исэн чинь зогтож явж байгааг нь ард иргэд нь харчж байгаа байхгүй. За ингээд нөгөө нэр хүнд нь бол дуу алдж байгаа гэх. Тэгээ нэр хүнд нь унжин гэсэн үг шүү дээ те. За ингээд түүхэнд үлдсэн нэрийг нь анх дуудсан энэ газар бол Балгама хожим сүм барин гэж одоо тангаралцсандаа хурж сүмийг байгуулсан гэж байгаа байхгүй. Хаан ингээд зүхтаагаад өндөр одоо уулын агуу дамжин нуугдаж амьд үлдсэн бөгөөд хожим нь дайснаа дарж хаан ширийг хирэнд эргэн суусан. За эргэн эзэн болсон Балгама өөрийг нь орнуулсан ээлт агуунуудтай сүм байгуулсан нь өдгөө Дамбуулагийн алтан сүм юм. За Балгамаач таалал төгсөж улсыг нудаах залгамжлагчид захирсан ч Дамбуулагийн сүм үе үеийн хаадын ивэлдор тэлж засагдан боддын шашны томоохон төв болж хөгжсөн байна. За будын шашны томоохон төв болон хөгжсөн тий. За Дамбуулагийн агуйн сүмийг одоо Сингалаар Дамбуула, Ража Маха, Бихара, Тамилаар бол Дамбуула Проквойл гэдэг гих зэрээр одоо ингээд нэрлэдэг байгаа байхгүй. За Дамбуулагийн алтан сүм гэсэн утгатай одоо нэр гэсэн үг байхгүй. Дамбуулагийн алтан сүм. За 1991 онд ЮНЕСКО дэлхийн өв бүртгэгдсэн түүх шашны онцгой цогцлбор болох энэ сүм Шри-Ланкийн нийслэл Коломбо хотоос зүүн тишээгээ 148 км, Канди хотоос хойшоогоо 72 км, Матели хотоос хойшоогоо 43 км-ийн замд байрладаг гэж байгаа. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулъя. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр On Time гэж юу вэ гэдгийг тайлбарлаж өгье. За On Time нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж байгаамаа. Тэгэхээр банктай хамтран шимтгэл багтай банкны карт уншигч эргэлтийн өрөмбийн зээлийг онлайнаар олгох үйлчилгээ үзүүлж байгаа. За On Time ямар гол онцлогтой бэ гэвэл хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судлаад тэднийхээ одоо хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодгоороо бусдаас ялгарч байгаа юм шүү. Тэгэхээр одоо On Time-ийн одоо кассийн програмыг Монгол орон даяар байдаг 6-8 нэр хүнсний дэлгүүр тутмын одоо 2 дэлгүүр тутмын нэг нь ашигладаг. Ийм одоо тархад сайтай байгаа гэсэн үг. За та хэрвээ худалдаа эрхэлдэг дээрээс нь On Time-ийн кассийн програмаар одоо гүйлгээ бүх одоо ажлаа явуулдаг бол сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол та 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг банкн дээр очих шаардлагагүйгээр шууд онлайнаар одоо материал бүрдүүлээд авах боломжтой маа. Тэгэхээр худалдаа эрхлэгчдийн хувьд бол нөгөө бараа бүтээгдэхүүнээ татаж авна гэдэг бол одоо нөгөө ашгаа нэмэгдүүлэх гол үндсэн юм байгаа даа шүү дээ. За тэгээ цаг зав ичиг хэмнээд та бүхэдээ 100 сая төгрөг хүртэлх мөнгийг одоо юм явдал судалгүйгээр олгох ч юм аа. Дээрээс нь ер нь On Time-ийн кассийн тэр нөгөө POS-ийн машин мөнгө уншигч нь өөрөө маш бага хүүтэй уншдаг. Нэг жилдээ та нэг хөөхөн ашиг олцохоор тийм юм байлээ шүү. Тэгэхээр хэрвээ кассийн програмыг ашиглаж эхлэх бол худалдаа эрхлэгчд маань энийг бас анхаарал авчаарай. За тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Централ Тавар 708 тоотоос очиод лавлж болно. 77 77 34 44 утасны дугаараар нь бас мэдээлэл авч болох юм шүү. Худалдаа эрхлэгчдэд дэмжиж ажиллаж байгаа On Time-д баярлалаа. Манайхыг бас дэмжиж баярлалаа. Баярлалаа. За Дамбууланд бол Шри-Ланкад хамгийн том хамгийн сайн одоо хадгалагдсан үлдсэн агуйн цогцлбор байгаа байхгүй. Сүмийг бол олонний нүдээс даллах, уул,
одоо хад асах нь нам доор тал нутгаас 160 м өндөрт ингээд сүндэрлдэг гэж байгаа. Дамбуулагийн ойр орчим нийтдээ 80 гаруй агуй байдаг ч шашин урлагийн хувьд хамгийн чухал урсгалууд нь 5 агуйд л байдаг. За эдгээр агуйд бол Гаутама Буддагийн амьдрал, сургаалтай холбоотой баримл, ханын зургууд хадгалагддаг. Тухайлбал Буддагийн 153 хөшөө, Шри Ланкийн 3 хааны баримл, мөн Вишну, Ганеша зэрэг 4 бурхтын дүр байдаг. Агуй хааны зургууд бол нийтдээ 2100 м2 талбайг хамардаг бөгөөд энд Буддаг мар чөтгөр сорж буй агшин гэж байгаа байхгүй. За энэ бол яг манайхан бас яг буддын шашин мэддэг хүмүүс нэгэн сайн мэдэх байх л да. Одоо Будда 35 настай байхдаа ингээд ариун модны дор ингээд 49 хоног завлан суугаад гэж байгаа байхгүй. Бясалгал хийгээд ингээд хийж байгаа тэгээ бурхны дүрийг орчилсон гэж байгаа байхгүй. За тэгээ яг энийг бурхны дүрийг олж байгаа энэ үед нь бясалгал хийгээд ингээд сууж байгаа үед нөө мара гэд одоо аз сэтгэр гэсэн үг шүү дээ тий. Сатан. За энэ хүн энэ нь бол яасан бэ гэхээр чи бол бурхан Будда болно гэж байхгүй. Тэгээ нирван дүрийг олно гэж байхгүй. Ийм учраас чи зүгээр дэлхийд дахныг эзэлсэн эзэн болооч, эзэн хаан болооч. Хэрвээ чи хүсэх юм бол одоо өндөр уулын орой дээр зорчичоод миний одоо тий хүчийг авч болно гэсэн ийм санаа хэлж байгаа байхгүй. За энэ үед нь бол Будда тэрнийг бол нэг өдөрөөч одоо харахгүйгээр тий. Ингээд яг анхаардаа төвлөрөд байж байгаа шүү дээ. За ингээ өөрийнх нь бодол нь ингээ биелэхэ байлонгууд чинь нөгөө мара тий тэр нь болохоор ахиж нөгөө нэг гүйцэглэнд гүнжүүдийг явуулаад нөгөө гүнжнэр нь гүнжнэр нь одоо ингээд бурхан Буддад дээр очиод ингээд тоглоё л да ингээ л да тгийл да гэл эдгээр чинь нөгөө нэг айгу гоёор гарч байгаа шүү дээ. Одоо жишээ нөгөө тансан ламын үлгэрүүл нэг кино гэдсэн шүү дээ. Тэрэн дээр чинь нөгөө нэг чөтгөрүүч айгу гой дүрхтэй гарч ирдэг тий. Тэгэл юу яаж байгаа шүү дээ. Тэгж харангуут нь ахаал бурхан Будда нүр өгөөгүй байгаа байхгүй. За энэний дараа бол яасан бэ гэхээр яг дээд тэнгэрээс ингээ бурхад ирээд Буддагийн тэр бясалгал хийжсэндээ сууж исэн газарт ингээд хүрээлүүлсэн цэцэг тавьж өгч байгаа гэж байгаа. За тэр цэцгнийхэн тэр цааталт нь нөгөө байгаа хүмүүсийнх нь яг бодит төрх нь харагддаг гэдгийг хэлээд байгаа. Тэгээ мара чөтгөр гэдэг нь болохоор нэг ерөнхийдөө нэг иймэрхүү ер нь бурхан Буддаг яг тэр нэг нирван дүрийг олох гээд ингээ бясалгалж яхад нь байхгүй бат юу яагаад гэдэг самурхан үзээд идэх юм байна хоолох гэдэг тий. За энтэй адилхан одоо Есүс Христ ч гэсэн бас ийм байдаг тий сатан гарч ирдэг 40 хоног нөгөө нэг юу яадаг штэ тий нөгөө мах идэх цөлөөр ингээд яваал тий ингээд бас л ингээд мах зах идэхгүй хоолунд идэхгүй ч лээ тий ингээд явж яхад нь бас нэг сатан гарч ирэнгуутаа ингээд янз янзын санал тавиа сүулдэ мө сатан чи зайл гэж ижил тэр чинь нэг айтайхан болж байгаа штэ би нэг Христийн шашныхын нь бол нэг сайн мэдхгүй байгаад байна. Ямар тач тэр сатан ч нэг Адам Ева хоёр дээр чинь гарч ирээд алин мэлэн идчих мэдчих гээл те. Тэгэхээр нэг хүн сайн сайхан явъя гэдэг ч юм уу бурхан өөрөө нэг гоё явъя гэсэн чинь ингээд бас хажуугаар нь бас л бурхан ч гэсэн ингээд тэгээ сатан нэртэй одоо чөтгөр бас байж тарах гэдэг байгаа байхгүй. За сүмийн доторх Буддагийн хөшөөнүүдийг бол те түүний хөвтөө сууж буй одоо бясалгасан дүрээр бүтээсэн байдаг. Дамбуулагийн гайхамшиг одоо үгээр дуусахгүй. Агуун доторх хаднаас тасралтгүй тусалж байдаг аршаан нь байгалийн одоо гайхамшиг төдийгүй сүсгтнүүдийн хувьд ангаагч ариун ус гэж байгаа байхгүй. Рашаан байгалийн хуулийг сөрж дээшийг орсож буй мэт харагдаг нь сүсгтэн олны тэ энгийн ард иргэдийн жуулчдыгч гайхшлыг төрүүлдэг гэж байгаа. Хүн харахаар ч ингэ дээшийг аршаа урсаад гарч байгаа. Сонирмс тэ. Сүмийг анх байгуулахдаа 5 агуйг борооны ус нэвтрэхээс хамгаалсан тусгай хавилтойгоор сийлж байгуулсан бөгөөд 1938 онд Нуман баг нар тулж урт нарийн орц гарган одоо тий хамгаалсан байдаг. Сонирхолтой нь буддын шашин Шри Ланкт нэвтрэхээс өмнө ч хүмүүс эдгээр агуйд амьдарч байсан бөгөөд энд бол нэг археологчид маллах судалгаа хийгээд үзэхэд 2700 жилийн өмнөх булшнууд хүний арга яс тий археологийн маллахаар илэрч олдсон байгаа байхгүй. За Дамбуулагийн сүмийн цогцлбор хэмжээгээр өөр 5 хэсгээс бүрдэж байгаа. Агуунууд руу өгсөх зам нь Дамбуулагийн хадны налуугаар дамжин эргэх одоо эргэн тойрны тэгш тал сүмээс 19 км зайд орших гэд хадад цайзыг хүртэл харах боломж олгож байгаа байхгүй. За сонирхуулаад оройн цагаар одоо хэдэн зуун одоо хараацаа агуун ам руу нисэн ордог нь Дамбуулагийн онцгой үзэгдлийн нэг гэдэг. Гоё харагддаг байна. Хамгийн том агуун зүүнээс баруун тишээгээ 52 м, гүн рүүгээ 23 м, хамгийн өндөр зэгтээ 7 м хүрдэг гэж байгаа. За энэ бол Тэнгэрлэг хааны агуу. Агуун үүдэнд сүмийн түүхийг өгүүлсэн Брахмын бичээсийн сийлсэн те байдаг бөгөөд агуун голд хаднаас сийлсэн 14 м урт хэвтээ Буддагийн баримт байдаг бөгөөд түүний үнэн шав Ананда толгоон дэргэд агууг бүтээсэн гэж домогт өгүүлдэг.
За Буддагийн энэ баримлыг олон удаа будаж алдагдсан бөгөөд хамгийн сүүлд нь 20 дугаар зуунд дахин сэргээсэн гэж байна. За хоёр дахь агууд нь бол их хаадын агуу гэдэг. За энэ агуу зогсож буй Буддагийн 16 сууж байгаа Буддагийн 40 баримл байдаг бөгөөд Саман, Вишну бурхтын баримлууд хаан Балгаанба, Нисанка, Маала нарын дүрс бий. Хаадын баримлтай учир энэ агууг их хаадах гэж нэрлэдэг. Агуйн таазанд 18 дугаар зууны будгаар ингэ зурсан Буддагийн амьдралын чухал мөчүүд Махамая хатны зүүд марч өтгөрийн сорилт саний хэлээд тайлбарласан зэргийг дүрсэлсэн ханы зургууд бий. За ингээ ангаах өвдөстэй хэмээгддэг өнөх аршаанч энэ агуугаас урсдаг гэж байгаа. За 3 дахь агууг болохоор Маха алуут Вихара буюу шин их хийд гэдэг гэж байгаа байхгүй. За энэ мөн Буддагийн 50 баримл хаадын баримл бий. Кандын Ванд улсын хаан Кирти Ширигийн үед буюу 1747 оноос 1782 онд эндхийн хан таазыг уран нарийн зургаар чимэглэн баяжуулсан учраас Дамбуулагийн бусад агуунуудыг бодвол өнгө үзэмж нь маш сайхан харагддаг. Дахин сэргээсэн бөгөөд орчин үеийн юм өнгөлөг харагддаг гэж байгаа байхгүй. Маш их зурагтай агуу юм байна тий. За тэгээ дөрөв дахь агууг болохоор нойрсож буй Буддагийн агуу гэж байгаа. За нирваныг олж буй Буддагийн баримл бүхий энэ агуу сүсэгтнүүд лам нарыг хувьд бол ариун газар бөгөөд агууын тааз ханан дээрх дүрс зургуудч амар амгалан бэлэгдсэн дүрслэлтэй гэж байгаа байхгүй. За тэгээ нойрсч үхээр чи хөвтөж байгаа байх л та тий. Тэгээ ороод гээ хөвтөд хагаа харахаар таазан дээр нь ч гэсэн гой зургууд байгаад тахна штэ. За 5 дахь буюу хамгийн сүүлийн агууг бол 2 дахь шин хийд гэдэг бөгөөд энэ агуу бол өмнөх дөрвөөсөө илүү жижигч шашны хувьд чухал ач холбогдолтой. Энэ агуун гол онцлог нь буддын лам хувраг нарт зориулан жижиг хэмжээтэй баримлуудтай мөн хурал хурах, ном уншихад зориулсан тусгай өрөөнүүдтэй. Энэ сүмд одоо ч хуврагууд цуглан шашин номын үйл хийх бясалгах боломжтой гэж байгаа байхгүй. За тэгээ Дамбуулагийн агуун сүм нь өдгөө Шри-Ланкийн хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг. Бурхан шашны түүхийн чухал урсгалын өнөт төвийн үзгээр ирсэн цуулчтаас гадна Канди, Коломб, Сигиря зэрэг хотоос сүсгтэн олон ирж мөргөж залбирдаг гэж байгаа. За энэ нь бол одоо манайхаар бол хар ойрон хот л гэж хэлж болохоор байгаа. Хар ойрон хотын Эрдэнэзүү хийд чинь нутаг нутгаас газраас орж ирсэн хүмүүс нэгээс мөргөө залбираад явдаг шүү дээ, гардаг шүү дээ. Би ч өөрөө хар ойрон хотод ажиллаж байсан учраас тэрийг сайн мэдээд байгаа. Тэгээ би анх удаага нөгөө лам хүнтэй уулзч үзчихсэн яг удаанаар. Тэгээ тэр хүнээс нөгөө өхөл амьдралын тухай ингээд би тэр ярьж байгаа нэг яриа яг тэр лүг орчихгүй. Тэгээ яг буддын шашинд юу гэж үздэг юм бэ гэсэн чинь. За буддын шашинд бол яг өхөл амьдралыг бол ингэж үздэг хүүхдээ гэл нааг чинь те. Одоо өхөх цаг нь ирсэн бол мянган бурхнаар хамгаалуулаад ч өхнө. Тэгээ өхөх цаг нь ирээгүй хүний бол мянган чөтгөр хорлоод ч өхгүй гэл. Тэгээ тэр нөгөө яг амьд домог байдаг юм байл л те. Өхөх цаг чинь болцсон байна гэдэг ахтал нөгөөтг чинь өөрийгөө тойруулаад ингээд нэг мянган бурхан тавьсан. Тэр өдөр яг хөгж байгаа нэг ийм үйл явдал бас болоод идэг гэсэн. Тэрийг би бас дэлгэрэнгүй бол сайн мэдэхгүй байна. За ингээд буддын шашны уламжлалт баяруудаар бол хөт хөдөлгөөн бол бүр их ихсдэг. Тийх байх. Шри-Ланкчууд одоо Дамбуулагийн ариун сүмийг тэгээ олон жилийн турш сийлэн бүтээсэн шигээ мөн л олон жилийн турш хайрлан хамгаалж сэргээн засварлаж ирсэн. Жишээлбэл 1960-ад оноос хойшоогоо ханын зургуудыг цэвэрлэх, хамгаалтын бүрхүүл тавих, сэргэх ажлыг тасралтгүй хийхин зэрэгцээ ирсэн жуулчид сүсгтнүүдэд үйлчлэх тусгай үйлчлэгч гаргасан байдаг. За үүний үр дүнд бол Дамбуулагийн ханын зургууд, Буддагийн баримлууд, агуйн бүтцүүд өнөө хүртэл сайн хадгалагдан үлдсэн байдаг. Дамбуулагийн ариун сүмийг ярьсных Шри-Ланкад буддын шашны түүх, урлаг, архитектурын гайхамшиг дурсгалууд их байдгийг бас дурдах ёстой. Тухайлбал нийтийн тоглолтын өмнөх 3-аас 2 дугаар зуунаас 2 дугаар зуунд эхэлсэн Анурат Бахура гэдэг хот байгаа шүү дээ. За энэ хотын сүм нь бол Шри-Ланкийн хамгийн эртний буддын шашны төв. За энд бол бас л одоо ингээд гайхамшигтай суврагууд бас олон байдаг. Зарим нь бол 70 гаруй метр хүрэх. Эдгээр суврагыг бол Сингалийн үе үеийн хаад лам нар одоо барьж шашны төв болгон хөгжүүлсэн байдаг. Мөн 12 дугаар зууны одоо Полоно Наравагийн сүм байна. За Полоно Наравагийн хаадын үед баригдсан эдгээр сүм нь Дамбуулагийн адил чулуун будда агуйн дотор сийлсэн баримлуудаараа алдартай. Тэр бүхэл Шри-Ланкчууд хаадын ордон хамгаалтын цайцаач сүм хийдтэй хамтдаган барьдаг байсан байгаа. За 14-өөс 15 дугаар зууны үед хаадын ордон хамгаалтын зориултаар байгуулсан Сигирагийн хадад цайцч сүм
мөн Буддагийн баримл гантик хөшөө өөх түүх өгүүлэх ханын зургууд бас олон байдаг гэж байна. За эндээс нэг зүйл болохоор хаадууд өөрсдийнхөө ордон өргөөтэйгөө сүм хийдэг ингээд давхар барьдаг гэж байгаа шүү дээ. Энэ чинь бас л Монголын эзэнт гүрний харын хорийн хоттоо ч гэсэн бас л ойролцоо гарч ирдэг байхгүй. Монголын эзэнт гүрний харын хотын хамгийн том байрлал чинь Буддын шишний сүм хийж штэ. Хааны ордон нь одоо олдохгүй байгаа мөртлөө хамгийн том нь Буддын шишний сүм хийдэлж тараад байдаг. За Шри-Ланк улс бол одоо ч Буддын шашны гол төв хэвээрээ албан ёсны одоо статистикаар 2024 онд бол Шри-Ланкад 42,000 гаруй лам байдаг бөгөөд тэд 12,000 орчим сүм 700 гаруй одоо хийдэд одоо бичлэн ажиллаж ард ингээд олон сүсгтэнд үйлчлдэг гэж байгаа. За тэгээ энэ бол Шри-Ланкийн бол нэг үзэсгэлэнт байгаль дээрээс нь яг өв соёлоо хадгалж үлдсэн тий энийг бол илтгэхэд байгаа. Хамгийн анх одоо 2000 гаруй жилийн тэртегээс ирсэн саяны тэр Буддатай холбогдож байгаа энэ түүхэн үйл явдал баримтуудаа тий яг одоо ингээд боддоор харах боломжийг нь хүртэл ингээд хадгалаад аваад үлдсэн гэдэг бол бас л нэг том гайхамшиг байгаа байхгүй юу? Яг үнэ. Тий. За эцэст нь Шри-Ланк гэдэг нэрний утгаар одоо ингээд нэвтрүүлгээ жаргая тий. Шри гэдэг нь бол санскрит гаралтай бөгөөд гэрэл гэгээ эрхэм дээд ариун гэсэн үг байгаа байхгүй юу? За Ланка гэдэг нь бол арал гэсэн утгатай. Тэгэхээр ариун гэрэлт арлын агуун дундах Буддагийн түүхээр хамтдаа хэлсэн үзэгчтэй баярлалаа. За маш их баярлалаа. Би энэ дээр бас айгүй гоё санагдчихсэн юм аа. Хэлэх гэсэн нэг энэ одоо би Буддын шашинтай байх хэсгээс үл хамаарна те Исламын шашин тэгээл энэ Буддын шашин христийн шашны маш гоё авч явж байгаа энэ байдал сүрдмээр юм аа. Ингээ харахаар бахархмаар те хүндэлмээр. Тэгэд энэ нөгөө энэ хан дээр байгаа зургууд нэм Буддагийн амьдралын бараг 200 гаруй юм үзэгдлийг гаргацсан гэдгийг би бас өмнө сонсчихсон. Тэгэхээр тэр хүний нөгөө мараг дарж байгаа, нирванд орж байгаа бүх юм ингээд зураад үлдээсэн. Өстой гоё юм аа. Ер нь сүм хийдүүдийн нэг юм зургнууд ингээд тусдаа бас ингээд юм хөгжилтэй. Тэг ингээд өөр ингэсэн юм нэг дэг жаягтай штэ. За баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухааны танин мэдхүү од мөндөр сууг та бүхэндээ археологийн нууцуд нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.307 гэсэн хостелгоноор хүрлээ. Энэ дугаарын хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг таслах онтайм технологи дэмжиж ажиллалаа. Од мөндрийн алтан гишүүд маань бас дэмжиж ажиллалаа. За баярлалаа. Өнөөдрийг хүртэл үзэж байгаа алтан гишүүдтэй баярлалаа гэж хэлээ. За ингээд маратон багштай баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхүй Монголд ялах болтугай.